3 дугаар өдөр гэж үг хэлж байна гэхээр бид өнгөрсөн 7 хоногийнхоо эсхийг бас зарим нь маань санаж байгаа гэж найдаж байна. Тэгэхээр 3 дугаар өдөр гэж хэлж үг гэхээр өмнөх хэсэгтээ гарч байгаа. Өмнөх бүлэг дээр бид юунд тухай гарсан бэ гэхлээр Иохан 1-р бүлэг дээр гарч байгаа гэхээр Иесусийн 5 шавья дуудаж байгаас гарч байгаа тийм үү? Иохан Иесусыг харахтаа Бурхны хургаана гэж хэлсэн. Тэгээ 2 шавь нь түүнийг дагаа явсан байна. Эхний дагаж явсан 2 шавьын нэр хэм блэ? Иохан болоод Андрес тийм үү? Андре Иесустэй Иохан Андре хоёроос байгаль руу очиод түүнтэй уулзсныхаа дараа Андре гүйж очиод ах Симоныг дуудан авчирдаг тийм үү? Ах Симон ирэнгүүт нь Иесус чи бас Симон байна. Чамайг хүнээс хойш Кеф буюу Петр гэж нэрлэнэ гэж хэлсэн байдаг. Тэгээ дараа нь юу болдог вэ гэхээр Филиппийг дууддаг. Филипп яваад Натанелийг дуудаж ирдэг. Натанел Галилеас юм гарах юм уу гэж хэлээд ирээд Иесустэй уулзаад чинхэн шокнд ороод та бол Бурхны хүү байна. Та бол Израилийн хаан байна гэж хэлсэн байдаг шүү дээ. Ингээд энэ үйл явдал болсны 3 дугаар өдөр гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ хүү Иесусийн 5 шавь дуудагдсан 5 шавь дуудсны дараа 3 дугаар өдөр Галилийн Кана гэдэг газар руу юу болсон гинэ хорин болоод хин нэг Иесусийн их тэнд байсан байна. Иесусийн ихний нэр хин гэдэг үлээ Мария. Мария тэнд байсан байгаа даа. Яа мэдээж тэгэхээр хорин болоод Мария тэнд очиж чинь Иесус бас очиж чинь. За 12 дугаар ишлэгийг харуул түүнөр нь бас очиж байгаа харуул энэ хорин бол Иесусийн хамаатны нэг хамаатан тийм ээ хорин болжээ гэж ойлгож болох нь. Тэгээд тийш очиж. Амун бас 2 дугаар ишлэгийг харах юм бол шавнар нь бас хоринд өргөцсөн байна гэж. Тэгвэл Иесустэй хамаатай юм байна. Тиймээс ихэд байна, бас дүүн байна, бас шавнар нь ч гэсэн очсон харуул шавнартай ч гэсэн ямар нэгэн байдалтайгаар холбоотой хүмүүс байж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэрийг харуул янз бүрийн таамаг байдаг л да. Зарим нэг хүмүүсийн хувьд болохоор энэ багдуу Яаков гэрээ эзэн ч юм уу Яаков хуримч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар тайлбарлах тохиолдол байдаг. Гэтэ ямар ч нэр нь тодорхой мэддэхгүй байх нь тийм ээ. Галилийн Кана гэдэг газар руу хурим болоод явсан байгаа. Иесусийн хамаатан байж, шавнартан ямар нэгэн байдлаа хамааралтай хүн байсан учраас тийшээ явжээ гэсэн үг байна. Тэнгэрээс би нэг зүйлийг орж харах нь хурим болоод тухайн цаг үед Израилийн хурим болохдоо хэдэн өдөр үргэлжилдэг байсан гэж бодож байна. 7 өдөр хурим үргэлжилж байгаа. 7 өдрийн ах トゥ нараа амраг садангуудаа дуудаа хурим болоод шинэ хүргэн бэр хоёр гарч ирээ. Тэднийг хараад баясаж 7 өдрийн турш наригн цэн гэдэг байгаа. 7 өдрийн турш баярлнаадахад юу хэрэгтэй вэ? Тарс хэрэгтэй. Гэтэл энэ ч ах トゥ нараа. Тэгэхээр нэгэн Бурхан анханаас Адам яв хоёр гэр бүл болгон бүтээсэн шүү дээ. Тийм учраас нэгэн гэр бүлийг бий болохоос түрүүнд байх ёстой нэгэн алхам юу байдаг вэ гэхээр хурим байдаг юм аа. Тэгээ бид хурим хийж гэр бүлийг байгуулъя. Амен. За 90 тойрны хүмүүст хэлцгээе. Хурим хийж гэр бүлийг байгуулцгаая. Хурим хийж гэр бүлийг байгуулцгаая. За тэгээ мэдээж томчууд нь болохоор хурим хийгээд гэр бүлийг байгуулцгаая гэж. Тэгэхээр хурим хийгээд тийм ээ ах トゥ нараа амраг садангаа дуудаа тийм ээ итгэж ахын тусаа дуудаад ерөөл дондор бид хурим хийж нэгэн гэр бүлийг босгон байгуулж явах хэрэгтэй байдаг. Тиймээс сайн бодох хэрэгтэй. Яагаад хүмүүс өнөөдөр хурим ихгүйгээр яваад гэр бүл ингээд болоод байх нь зарим нэгэн газар бол мод болоод байгаа шийт байгаа. Гэтэ сонирхолтой нь Монголд хамтран амьдрагч нарын тоо нилээдгүй байгаа шүү дээ. Гэтэ зөвхөн Монголд байгаа даа биш юм билээ. Тэгээд ийм дэлхийн зөндөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нэг залуучууд цуглараад өөрийн улсын талаар соёлын тухай ярьдаг нэг нэвтрүүлэг байдаг аахгүй. Тэрийг үзэж хахад ингээ хамтран амьдарч байгаад гэр бүл болж байгаа өөр улсад тийм соёлууд аль хэдийн үүсэд удаж байгаа гэдэгсэн. Энэ үнэ харамсалтай мэдээ. Бид яах ёстой вэ гэхээр хурим хийгээд гэр бүлийг болгоцгаая. Хуримдаа хүмүүсийг урьцгаая. Тэр нэг айл Канад хурим болсон хүмүүс урьсан хэн ирсэн бэ тэнд? Есүс ирсэн байхгүй. Хичнээн гоё. Есүс ирээд тэр гэр бүлийг өрөөж өгсөн бахна шүү дээ. Тэр дарстай болгож өгнөд чинь маш том аюулаас нь аварсан гэсэн. Тиймээс та хурим хийгээд хурим дээрээ итгэлийн олон ахын дүүсээ ураад тэдний өрөөлөөр гэр бүлийг бий болгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр гэр бүлийн салалтууд нэлээдгүй хувьтай байдаг шүү дээ. Гэр бүлийн салалт яагаад их байна гэхээр яагаад гэр бүл салж байгаа юм, яагаад хоёр салж байгаа юм гэж асуухаар хамгийн хариулт нь юу вэ гэхээр бид хоёрын зан чанар нийлэхгүй байна гэж. Хинэ Зангандун гэдэг нэгэн пастор байдаг байхгүй маш алдартай пастор. Тэр юу ч хэлсэн байдаг гэхээр хизээж эхнэр нөхөр хоёр зан ааш нийлнэ гэдэг нь байдаггүй маа. Угаасаа шал өөр хоёр нөхцөлд үүссэн байдаг болохоор таардаг биш тааруулж амьдрд юм а гэж зааж байгаа.
Тааруулж амьдарч байгаа. Зарим хүмүүсийн хувьд энэхүү тааруулах үйл явц хурдан байдаг учраас эртхэн ивэ болдог. Зарим хүмүүс төлөвшөөгүй учраас бидээ тааруулж чадахгүй байсаар салгад тохиолдол гардаг гэж хэлж байгаа. Тиймээс угаасаа миний гэрлэх хүнтэй би таарахгүй учраас тааруулж амьдрандаа гэсэн сэтгэлийн хандлагатай байгаад гэр бүлээ бий болох хэрэгтэй гэсэн байна. Хурим хийж гэр бүлийг бий болгоцгоё. Амен. Гэтэл хуримдаа хүмүүсийг ураад намайг ураад хажууд хүмүүсээ ураад гоё хитэн гоё манайха хурим хийгээд би бас хурим хиймээр байгаа залбирч өгөх хэрэгтэй шүү. За. Тэгэхээр би үерхлийн тухайд хэлээд байгаа шүү дээ. 21 нас өмнө 25 нас үрээд үерхээр гэдэг. Одоо 21 нас гэдэг. Амархан байгаа ч тийм. 21 настай болчихоо үерхэж эхлэв. Тэгээд хэдэн настай та гэрэлсэн ч болно. Гэлгэж байгаа итгэж хүнтэй гэрлээ гэж захимаар. За гол сэдв бол мэдээж энэ биш шүү дээ тийм үү. Хурим болоод Есүсийг урьсан байна. Есүс шавнартайгаа хүмүүстэй хамт тэнд очиод хэдэн нэг сонирхолтой байна. Хуримд очиод хэдэн өдөр найрлана гинэ? 7 өдөр. Тэнд юу уух байлаа бас? Дарс уна. Хэдэн Есүсийн харах юм бол Есүсийн дагалдагчнаас хин нь Иоханны дагалдагч юу лээ? Андрэ, Симон, Филипп. Эдгээр хүмүүс ямар ч хэлсэн мэдээж байгаа Есүсийн 3 дагалдагч байгаа. Энэ Иоханны дагалдагч. Энэ 3 дагалдагч Иоханыг дагаад явж байхдаа хаана байдаг байсан бэ гэхээр ихэвчлэн цүлд байгаад. Иохан өөрөө төрхөөс ахуулаад эзэн сонгогдсон болохоор Иохан нэг удаа ч гэсэн дараас амсж байгаагүй юм байна. Харин энэхүү Иоханыг дагаад дараас амсгүйгээр үйлчилж байсан түүний шавнар Есүстэй нийлээд хаашаа яж гэхээр хормын найранд очиж дараас уухад орж байна гэсэн. Энийг хараад би нэр нэрэ тийм байж та. Гэтэ зүйлийг харахаар Иесус өөрөө хүргэн ирсэн байхад хүргэнтэй хамт байгснаар баярлах ёстой гэж хэлсэн ба. Хүргэн явсны дараа гашуудах ёстой гэж хэлсэн байдаг. Өөрөөр Иесус өөрөө дэлхийд ирсэн байхад эргэн тойрныхоо хүмүүсээ баяр хөөртэй байгаасай гэж хүссэн байдаг юм байна шүү. За ямар ч тач тийшээ очсны дараа юу болсон бэ гэхээр 3-4 дөрөв ишлэл 3 Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн их түнд тэд дарсгүй болов гэлээ. Есүс эмэгтэй надад ч танд ч ямар хамаа байна. Миний цаг хараахан болоогүй байна гэж. Амен. Энэ охины цуглаан донд гарахгүй байхыг хүсье. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн их яасан гинэ? Есүстэй ирсэн байх. Тэгээ юу гэж хэлж яана гэхээр тэд юуг болвоо? Дарсгүй болвоо. За байж. Яагаад энэ зүйлийг ингэж асууж байгаа юм бэ гэсэн тодорхой гараагүй байгаа тийм үү. Гэтэ бодож үзье. 7 өдрийн турш баярлан цэнгэж байгаа. Тэр гэр бүл ож байгаа хоёрт баяр хөөр хүргээд явж байгаа. Тэгээ хүмүүс байнга юу уудаг вэ гэхээр дарс ууж байгаа. Тэгэхээр дарс зогсвол, дарс дуусвал хурим будаал. Хурим тамхар. Өнөөдөр хурим дээр ч гэсэн арх их уудаг. Өнөөдөр хурим хийхэд маш их хэмжээний мөнгө гараад байна. Төсөв гардгаа гэж хэлж байгаа. Санхүү шаарддаг. Ихэнх нь юун зарцуулдаг гэж бодож байгаа юм. Архинд байхгүй. Хэрвээ архигүйгээр хурим хийх юм бол нэг 1 сая, 2 сая төгрөг бараг хурим хийх гээд байгаа байхгүй. Гэхдээ харих ороод ирэхээр чинь тэр чинь хит дахин нэмэгдээд хурим болдог. Тиймээс хүмүүс бараг хурим хийхгүйгээр гэр бүл болох гэдэг хандлага гараад байгаа. Тэгээ тухайн цаг үед дарс бол энгийн ундаач болдог, архич болдог тийм зүйлс байсан байна. Тэгэхээр дарс болоход дарсгүй болсон учраас хурим бол үнэхээр будаа болно. Тэр хуримыг хүмүүс үнлэмж муу болох болно. Том асуудал үүсэж байгаа байхгүй яг үнэндээ. Том асуудал үүсэх үед Есүсийн их тэнд байсан учраас магадгүй Есүсийн их нь тэнд үйлчлж байсан юм шиг харагдаж байгаа. Есүс тэр очиод Есүсээ тэр дарсгүй болчлоо гэж. Дарсгүй бол яагаад хийж байгаа юм бол зүгээр дарсгүй болсон болохоор Есүсээ одоо зүгээр арх дарс байна уу үгүй гэж битээ асуугаараа юм утгаар хэлсэн юм болов. Аль эсвэл ямар нэгэн байдлаар туслах боломж байна уу гэсэн санаар хэлсэн юм болов гэдэг нь тодорхойгүй ч гэсэн бид хойшоо нь харуул магадгүй Есүс тусалж чадах байсан учраас Есүс тэр очиод тэд дарсгүй боллоо гэж хэлсэн юм болов да гэж хэлж болох нь тийм үү. Ингээд Есүсээс жоохон тусламжих байсан хамгийн айстай ярих үед нь Есүсийн хариулт байсан болохоор эмэгтэй надад ч танд ямар хамаа байна. Тэгэхээр энийг харахаар жоохон муу хариулж байгаа харж байгаа. Би та нар мэдчих байгаа харах юм бол ээжээ гэж хариулах хэрэгтэй хэрнэ. Есүсийн дээр үг хийж нэхэр эмэгтэй гэж. Эмэгтэй их юм бол жоохон хүндий үг тийм ээ. Яаж утсан хүндий үг байна. Есүс яагаад өөрийгөө төрүүлсэн ихээ эмэгтэй гэж дуудав. Тэгээд дээр нь цаашаа нь яагаад надад ч танд ч ямар хамаа байна вэ гэж хариулв. Цаашаа нь миний цаг хараахан болоогүй байна гэж хэлэх болов. Сонирхолтой хариулт юм. Миний цаг хараахан болоогүй гэж юу хэлж байна гэхээр удавлаа юу гэж бодож байна. Миний цаг хараахан болоогүй гэдэг үг өөр ямар утгатай үг юм бол.
Ямар цагийн тухай ярьж байна гэж? Үхэх цагийн тухай. Өөрөөр Иохан номонд хойш зөндөө олон удаа гарна. Есүс миний цаг хараахан болоогүй, цаг нь болоогүй учраас гэж гардаг. Энэ юу хэлж байна гэхээр Есүсийн цагаалмай дээр цовлогдох тэр цагийг хэлж байна. Тэгэхээр Есүс дөнгөж саяхан үйлчлэл эхэлж байгаа. Хэдхэн өдрийн өмнөөс Есүс үйлчлэл эхэлж байгаа шүү дээ. Иоханоос баптизм мөртөө тунхлаж шамнартаа уулз дагалдуулж эхэлж байгаа хэрнээ Есүс үйлчлэлээ эхнээс ахуулан юугаа бодож явсан бэ гэхээр үхлээ бодож явсан байна. Биний цаг хараахан болоогүй байна. Би загалмайд цовлогдох цаг болоогүй учраас би загалмайд цовлогдох хүртлээр эзний ажлыг хийсээр явах хэрэгтэй байна. Ийм хандлага байгаа байхгүй юу? Хэдэ харин надад танд ямар хамаатай эмгтэй гэж дуудах харуул Есүс өөрийнхөө ихээсээ тусгааралж байгаа юм. Өдөө хүртэл Мариагийн хүү болон амьдарч байсан тэрээр одоо юу гэж хэлж байна? Бурхны хүүгийн хувьд нь ертөнцийн аврагчийн хувьд нь үйлчлээ хийж эхэлсэн болохоор өөрийнхөө ихээ эмэгтэй гэж дуудаж эхэлсэн гэсэн үг. Та бүхэн ярьж байгаа ойлгож байгаа юм тийм үү? Тэгэхээр энэ маш чухал. Өөрөөр Есүс эзний ажлыг хийхээр аль хэдийн алхам эхэлсэн учраас тэрээр өөрийгөө тусгаарлаж эзний ажилдаа ертөнцийн авралын ажилдаа Бурхны хүүгийн хувьд хийх ёстой үүргэнд ач холбогдол өгч эхэлсэн гэсэн үг. Тийм ч учраас танд ч ямар хамаа байна. Өөрөөр юу гэсэн үг гэхээр энэ айлын дарс дуусахын төлөө би ямар нэгэн зүйлийг хийх ёстой юм гэж юу байхгүй. Энэ бол авралын ажилдаа ямар ч хамааралгүй зүйл учраас энийг хийх хэрэгтэй гэж юу. Ийм хариулт байсан гэсэн. Есүсийн гол анхааралж байгаа юм нь миний цаг хараахан болоогүй байна. Би ертөнцийг аврахын төлөөх ажилдаа анхаарч байна. Тэр зүгээр жирийн нэгэн дарс марстай холбоотой ажил чинь миний хийх ёстой ажил биш шүү дээ гэдгийг хэлж байна гэсэн. Тэнцэнэс бид харж болох зүйл юу вэ гэхээр Иесус бол дуудлагаараа удирдуулж амьдарч ирсэн хүн байна гэсэн байна. Тэрээр үйлчлэл эхлэх үедээ өөрийнхөө үйлчлэлийг төгсгөх цагаа харангаа амьдарсан гэсэн. ертөнцийн аврах ажлыг эхлэх үедээ хэрхэн цагаалмайдаа цовлогдохыг харж амьдарсан гэсэн. Есүсийн хийж байгаа бүхэл ажил авралтай холбоотой ажил хийсэн байна. Тиймээс итгэл аханд үс яг Иесустэй адилаар бидний хувьд нь бид дуудлагаараа удирдуулах хэрэгтэй. Иесус дуудлага удирдуулах хэрэг болсон учраас эхийгээ эмэгтэй гэж дуудаж байгаа. Би загалмайдаа цовлогдсон үедээ бас эхийгээ эмэгтэй гэж дуудсныг ч гэсэн харж байна. Нэг бид заримдаа эзнийг дагаад дуудлагын дагуу явж явах үедээ гэр бүлээсээ эд хөрөнгнөөсөө нэр алдраасаа өөрийгөө тусгаарлах цаг гарах хэрэгтэй болдог байна. Үүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр бидний хэллэгээр бол энийг золиос гэж хэлдэг байна. Бидэнд ийм зүйлийн хийх цаг гардаг. Есүсээс илүү суралцсан маань. Өнөөдөр маш олон христэгч маань зүгээр өдөр тутмынхаа ажилдаа зууралдаа юу идэх үү, юу уух үү, юу өмсөх үү, яаж тоглох үү, яаж найрах үү, за юу хийж өдөр өнгөрөх үү, өглөө босоод яаж хурдан орой болоосаа, орой болгоо за өглөө урдан болоосаа ингээд амьдраад иж болохгүй маа. Яг Иесусийн адилаар үйлчлэлээ эхлээд, үйлчлэлийн төгсгөлийг хараад юу нь цаг зав зарцуулах уу, юу нь ач холбогдол өгөх үү, юуг нь хойш нь тавих уу гэдгээ мэдэрч ажил сурах хэрэгтэй байна. Үнэхээр чухал байна. Амен уу. Тийм учраас энэ дээр бас хэлэхдээ танд ч ямар хамаатай юм бэ гэж хэлж байгаагийг надад ч танд ч ямар хамаатай юм бэ гэж харахаар Есүс энэ дэлхий дээр та бидний зүгээр нэгэн өдөр тутмын гэр орны ажилд туслахаар ирсэн нэгэн биш юмаа гэдэг давхар харах хэрэгтэй шүү. Заримдаа Есүс би тийм болоод нээсээ над тэрийг тусалж өгөөч, тэр тийм болцсоныг тэр тусалж өгөөч гэж хүмүүс хэлдэг. Гэтэ Есүсийн үндсэн зорилго нь та биднийг мөнгө сангуугаар хангахын тулд ирсэн нэгэн биш байна. Та бид хүнд асуудлуудад бэрхшээлээс ингээд цуг татан гаргахын тулд Есүс бас ирээгүй юм байна. Та Есүсийн үндсэн зорилго нь юу вэ? Бидний аврахын тулд ирсэн байна. Эзэн авралтай холбоотой ажил дээр илүү ач холбогдлыг өгч байгаа юм байна. Нэгэн хааймжуу гэдэг нэгэн пастор байдаг. Би тэр хүний тухай өмнө ярьж ирсэн байж магадгүй ч гэсэн хааймжуу пастор гэдэг хүн болохоор өнөрийн цуулганы том анх үүссэн байгуулсан пастор байхгүй. Энэ хүн чуулганы тал дээр маш их ийм айдаа гаргадаг. Маш их мундаг айдаа гаргаж маш олон зүйлсүүдийг Солонгос улсдаа чуулганд авч хэрэгжүүлсэн байдаг. Нэг хүнээс асууж чинь л дээ. Та яагаад ямар их юм олон санаа оноо гаргадаг хүн юм бэ? Таны гэдэг юм айдаанууд чинь шин санаанууд чинь хаанаас гарч ирдэг юм бэ? Асуултанд хариулт байсан мэт л нэ. Наад чи чуулганы тухай их боддог хүн гэж байхгүй.
нацэг чуулган тухай их боддог хүн байвал гараад ирээ гэж хэлж байгаа байхгүй. Тавчонд энэ хүний хувьд нь их хэмжээгээр чуулганы төлөө, илгээлийн төлөө дуудагдсан учраас тэрийг байн бодож, залбирч, тэр учраас олон зүйлс шин санаанууд гаргаж ирж, түүнийг хэрэгжүүлж, эсний ажлыг тэлж байгаа гэсэн үг. Энэ дуудлагаар хөдөлж байгаа. Гэхдээ энэ хүний хувьд нэг асуудал байдаг нь юу гэхээр биний хувьд нь өнгөрсөд үйлчлээ харахтаа хамгийн харамсдаг зүйл юу гэхээр би гэр бүлтэй баг цаг гаргасан юм аа гэж хэлсэн байдаг. Яг чуулганы төлөө дуудагдсан учраас гэр бүлтэй хүүхдүүдтэй аавынхаа хувьд нь тийм ээ нөхөртөө эхнэрдээ нөхрийнхөө хувьд нь үүргээ сайн гүйцэж чадаагүй байна гэсэн үг. Энийг өнөөдөр Есүс авч хэрэгжүүлэл адилхан байна гэсэн үг. Есүс хүүгийн хувьд нь ээжийнхээ үгэнд ороо ээжтэй туслаад ингээд явах ажлыг хийгээг байна. Есүс нь Бурхны хүүгийн хувьд нь ертөнцийн аврах ажлын төлөө илүү цаг зав зарцуулсан гэсэн үг. Иймээ үндсэндээ та бид авралыг авсан шүү гэдэг мартаж болохгүй. Хин нэгэн хүн ямар нэгэн зүйлийг золиос гаргах ёстой цаг гардаг гэсэн үг. Золиос гарахгүйгээр эзний ажлыг сайн хийнэ гэсэн ойлголт нь байхгүй. Гэтэ эзэн юу гэж хэлсэн бэлээ? Хин миний төлөө, миний сайн мэдээний төлөө өөрийн гэр орон юм зүйлүүдийг орхин тэр хүн дэлхий дээр 100 дахин илүү ихээр авна. Харин мөнхийн ус ч гэсэн шагналыг авална гэж хэлсэн байдаг учраас итгэлтэй урагшлаасаа гэж юраж байна. Амен. Гэхдээ 5 6 7 ишлэгийг уншия 3. Ихэн үйлчлэгчтэй тэр та нартай юу айлдан түүнийг нь үлд. Тэр нь 2 юм уу 3 метрээс багтаамжтай усны 6 чулуун торох байсан агаад тэдгээрийг юудэчүүдийн хариуцлын ёслолд зориулдаг ажээ. Есүс тэдэнд торхнуудыг усаар дүүрэг гэж альцсан тэд амсалтанд хүрдэг торхнуудыг дүүргөө. Есүс одоо утгаад найрын ахлагчид аваачж өг гэсэнд тэд аваачж өгөө. Амен. 근데 Есүсийн хувьд нь ойлгомжтой байсан. Ийм хариулт хэлэх үед нь түүний их Мария яасан бэ гэхээр үйлчлэгч нар тантаад тэр та нарт юу айлдан түүнийг нь үлдээрэй гэж хэлсэн. Энэ давчнаа юу гэсэн үг вэ гэхээр энд нэг аан гэдэг грек үг байна. Аан гэдэг нь хэрв гэсэн санаа, магадгүй гэсэн санаа юм. Тэгээ магадгүй тэр та нарт ямар нэгэн зүйлийг үлдэх юм хэлэх юм бол тэрнийхэн дагуу хийгэрэй гэж хэлээд Мария явж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Есүс энэ хувьд нь эмэгтэй танд ч над ямар хамаатай бэ? Миний цаг болоогүй учраас би Бурханыхаа ажилдад илүү анхаарах хэрэгтэй шүү дээ гэсэн хариултыг ихэн хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Юу яриад байгаа юм чи миний хүү юм үгэнд орох хэрэгтэй байгаа хэвээр ихэн ингээгүй. Зүгээр тэгвэл Есүс өөрөө мэдэх юм байна да. Гэхдээ энэ хүү маань их мундаг хүү учраас, их сайн хүү учраас, их мундаг нэгэн учраас магадгүй тусалж магадгүй. Гэхдээ өөрөө мэддэг. Хэрвээ туслах юм бол, хэрвээ ямар нэгэн зүйлийг хэлэх юм бол зарцнараа тэрний дагуу хийгээрэй гэж хэлсэн гэсэн. Есүсийн эрх мэдлийг, тэрхүү золиослыг, тэрхүү шийдвэрийг ихэн хүлээн зөвшөөрж байгааг харж байна. Тиймээс яг ингэж хэлсний дараа тэнд юу байсан бэ гэхээр 2 юм уу 3 метр гэж байгаа тийм. 2 юм уу 3 метр ийм чулуун юу байсан гинэ? Торох байсан гэж байгаа тийм. 1 метрт нь 40 литр ус орно гэж бодъё. Тэгэх юм бол 22 метрт нь хэдэн литр? 80 литр. 3 метр өндөр торох дээр нь 120 орно. Тэгээ дунджаар л 100-аар авчи тийм үү? Тэгээ өөрөөр хэлбэл 600 торох хамж тулсан 100-аар бодох юм бол 600 литр ус торох байсан гэсэн чулуунд орох тийм үү. Юунд ашигладаг байсан бэ гэхээр ариунслан ёслолт гэдэг чинь давчхандаа юу вэ гэхээр гэр рүү орох үедээ гар үлээ угаагаад юм аа хоолунд гар мараа угаадаг тийм зорилгоор ашигладаг байсан гэсэн үг. Уус их үнцэнтэйсэн болохоор торхнууд хийгээд ингээд тавьдаг байсан байна шүү дээ. Тэгээд давчхандаа биднийхээ хариул 40 битан 15 орно. 15 40 битанаар дүүрэн ус байсан гэсэн үг. Тэгээ бодгийн усаар дүүргэй гэж хэлж байгаа. Тэгээд хэцүү шттэ тийм үү. Тэгэл усаа бариад 40 битанаар 15 40 битаныг дүүргэж байгаа байхгүй. 15 40 битаныг дүүргэсний дараа зарцнаар нь үгд нь ороод хийж л байгаа. Гэтэ энэний дараа бүр илүү сонин зүйлийг хэлсэн. Аймаг гашилтаар одоо утгаад найрын ахлагчид авчиж байгаа. Тухайн үед нь найрыг удирдлагын ахлагч гэж байгаа шүү дээ. Найрын ахлагч дарс ч юм уу хоол ирэх юм бол хамгийн дөрөв дамсаад за болж наатаа ингээд хүмүүст өгөөрэй гэж хэлдэг хүн байгаа шүү дээ тийм. Тэр хүн дээр дарсыг барьж очиж байгаа байхгүй шалгуулах гал. Дагтаандаа усыг барьж очиж байгаа. Бодож үзээрэй. Ус утгасан зарцнаар утгаад авчиж гэж хэлж байгаа. Энэ ус шүү дээ. Утгаад аваажиж өгнө гэдэг бол дараа нь
загнуулж магадгүй байхгүй. Ингээд жоо хэцүү үйлдэл. Ямар сони юм Есүс хэлж байна. Тэгэд зарцнаар нь хийсэн дагуу хийгээд гэсэн болохоор бариад очиод өгсөн. Харин 19 дэх эшлэлдэр 9 дэх эшлэлд юу гэж хэлсэн бэ? Хамт уншъя. 3 Найрын ахлагч дарс болсон усыг амсаад тэр дарс хаанаас бий болсныг мдээгүй учраа харин ус удасан үйлчлүүлж мэдэж байв. Шинэ хөрөөнийг дуудаж шашаан түнд альва хүн эхлээд сайн дарсаа гаргадаг. Хүмүүсийг цогсны дараа мууган гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсаар байжээ гэж хэлв. Амен. Охоо. Гахалтай зүйл биш гэж юу? Найр ахлагч яасан бэ гэхээр усыг амсаа хөргөнийг дуудаа гэх. Хөргөний дуудаа. Гэхдээ чи яасан сониг юм бэ? Дарсан ингээ найр ихлээд хамгийн гоё нь гаргадаг штэ. Тэгээд хүмүүс согтоод халаад ингээд ирэхээр мууг нь гаргадаг юм аа штэ. Энэ хинч булган мэддэг зүйл байхад яагаад сайн дарсаа одоо л гаргаагүй юм бэ? Энэ юу гэлж байгаа гэхээр тухайн ус бол дарс болжээ гэдгийг харуулж байгаа. Тийм ээ? Ус бол дарс болж. Гэхдээ маш богино хугацаанд утгаад авиж зүх. Энэ хугацаанд ус дарс болжээ гэдгийг харж байна. Есүс нэг төрлөөс дараагийн төрөлд ховрох ажлыг маш богино хугацаанд хийж чадаж байна гэсэн үг. Амен. Есүс бол маш тэр бол бүтээгч юм. Тэр бол гэрэл тэр ертөнцийг бүтээсэн нэгэн шүү дээ. Бүх зүйлийг бий болгосон нэгэн. Тиймээс тэрээр усыг дарс болоход маш богино хугацаа шаардлагатай. Тэгэхээр энэ дарс ямар дарс вэ гэхээр их хэмжээтэй байгаа дарс. 600 литр хэмжээтэй байгаа дарс. Мөн бас хамгийн сайн дарс. Тиймээс бидний эзэн аливаа хийхдээ маш илбэгээр маш сайнаар хийдэг юм а гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр их эзэн бидэнд ямар нэгэн зүйлийг хийж өгөхдөө хамгийн ихээр бас хамгийн сайнаар хийдэг юм байна. Учир нь эзэн өөрөө сайн нэгэн учраас түүний хийж байгаа зүйлс бидэнд өгөх гэж байгаа тэгдгээр бүхэл зүйлс сайн байдаг юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс магадгүй эзний замаар явах үедээ эзний зам чинь сайн уу муу юу мэдэхгүй байгаа бол та итгэлтэй байгаараа. Учир нь эзэн сайн учраас хамгийн сайнаар ажилдаг юм а гэдгийг. Гэхдээ энэ чинээс нэг зүйлийг олж харах нь гайхамшиг бий болж дөнгөс сая. Дөнгөс сая гайхамшиг бий болсон баг. Гэтэ ямар гайхамшиг гэхээр ус юу боллоо? Дарс ус. Энэ гайхамшиг хэн мэдж байгаа? Үйлчлэгч нар. Үйлчлэгч нар гайхамшиг Есүс Христийн гайхамшиг агуу хүчийг чадлыг олж харж чадсан. Яагаад вэ? Түүний үгийн дагуу үйлдсэн учраас. Амен. Тэгэхээр өнөөдөр гайхамшиг яагаад бий болдог юм бэ? Есүсийн үгийн дагуу үйлдэгдэх үед гайхамшиг бий болдог. Заримдаа их эзний үг бидэнд толгоогоор бодоод ойлгохдохгүйгээр ирдэг байгаа. Гэхдээ Есүс Христийн үгийг ойлгохдохгүй байсан ч тэр үгийн дагуу үйлдэх үед гайхамшиг бий болдог гэдэг ойлгох хэрэгтэй. Гайхамшиг бол. Тиймээс би та бүхэнийг Библийг унших үедээ номлол сонсох үедээ их эзний үг танд онцгойлон ирвэл ойлгохгүй байсан ч гэсэн тэр үгийн дагуу үйлдээрэй гэж хэлмээр. Учир нь эзний үгний дагуу үйлдэх үедээ гайхамшигуд бий болдог гэсэн. Миний амьдрал хизээч ийм болно гэж төсөөлөөгүй байлаа гэж бодъё. Гэхдээ та эзний үгийн дагуу амьдарч багаар ойлгохгүй байсан ч гэсэн хөршөө харилаарай гинөө. Намайг гомдсон хүнийг уушлаарай гэж хэлнэ үү? Ямар сони юм бэ гэж бодсон ч гэсэн айн болох Библи унших үед үгийн дагуу амьдрах гад хичээх тусмаа Есүсийн таны амьдрал дээр үүлдэх гайхамшиг олж харна гэсэн үг. Энэ мартаж болохгүй. Гайхамшиг эзний үгийн дагуу болж байгаа. Гэхдээ зарим хүмүүс яадаг вэ гэхээр өөрсдийнхөө амьдрал дээр гайхамшиг бий болох гэж оролддог ба. Есүсээ миний амьдралд ийм хүнд зүйл байна. Тэрэнд туслаараа би танд туслана гэж итгэж байна. Гайхамшиг бий болгосон юм надад ч гэсэн бий болгоно гэж хоосон итгэх үе гардаг. Энэ бол үг байхгүй итгэл, хоосон итгэл болж хувирдаг. Солонгос нэгэн үйл явдал болсон байна л да. Хэдэн жилийн өмнө уншиж чагаад ингээд шоконд орж исэн. Ингээд маш том хэмжээний цугларт болж, маш том хэмжээний цугларт болоод тэнд эдгэрж байгаа хүмүүс, эзний ивэлийг авч байгаа хүмүүс гарч ирж байна. Тэгсэн чинь тэр цуглартын үеэ 2 хүн нас барсан байна. Яагаад гэхээр тэр 2 хүн усан живж өгсөн байна. Яагаад юу болоо гэж яхад дараа нь тэр 2 хүнтэй хамт байсан нэг хүн хэлсэн юм шиг байна. Петр усан дээр алхсан.
Тэр эзэн бидэнтэй хамт байгаа учраас бид усан дээгүүр алхах юм болно. Тэгээ усан дээгүүр алхаж ивэд өгсөн гэсэн. Тэгээд энэ тухайн үйл явдлыг удирдах гэсэн пастор ойлгохгүйсэн энэ бурхан минь юу болов? Танд итгэж байгаа юм шиг юм уу? Танд итгээд тэр хүмүүс усан дээгүүр алхаж ивэд өгч байгаа юм шиг юм уу? Хариулт нь байсан мэхлээр бид тэднийг усан дээр алхах гэж хэлээгүй. Харин би Петрийг усан дээр алхах гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид хоосон итгэлээр энэ зүйл болно. Ингэнэ. Тэр итгэхгүй. Ингэж айлдсан учраас гэж хийх хэрэгтэй гэсэн. Бидний итгэл үгэн дээр үнслэгдэх ёстой гэдэг нь үнэхээр чухал байна. Есүс үгийн дагуу явж гайхамшигыг халддаг итгэгчнэр байх Есүс нэрээр ярьж байна. Амен. Гэтэ одоо ингэж үйл явдал болсон нь хөргөнийг дуудсан. Тэгм маш хөргөн хүүшээ юу болоод байгаа юм бэ? Би чинь юу лээ? Би чинь дарсан яллаа ийлээ гэл араас нь түүх хүрнэх ёстой шүү дээ. Гэтэ түүх хүрнээг байгаа. 11 дэшлэлтэй юу болсон бэ? Хамт уншъя. Есүс Тимофеийнхаа эхлэлийг Галилийн Канаад үлдэж алдраа ичилсэнд шавнарын дүүнд итгэсэн юм аа. Амен. Юу л энэ үйл явдал дараа юу болсон гэж бичээгүй байх нэ. Яагаад гэвэл усыг дарсан болгосон энэ үйл явдлын тухай ярих гээгүй. Тийм учраас энээс хойш үйл явдал яаж өрсөн тухай Иохан бичиж үлдээгээгүй. Хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр ус дарс ус. Есүс түрүүн хэлсэн байгаа. Танд ч ямар хамаатай, надад ч ямар хамаатай. Миний зархан болоогүй шүү дээ. Би эзний ажил хийх ёстой шүү дээ. Тэгсэн Есүс яагаад усыг дарс болгож хувиргаа үг гэхлээрээ энэ зүйлийн төлөө 11-ээс Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг. Есүс энэ бол Есүсийн юу юм бэ гэхээр тэмдэг юм байна. Есүсийн үлдсэн хамгийн анхны тэмдэг юм байна. Үйлчлэл хийснээс хойш хийсэн хамгийн анхны тэмдэг. Ямар тэмдэг юм бэ гэхээр би бол аврагч юм аа. Би бол месиа юм аа. Би бол Бурханы хүү юм аа. Би бол ертөнцийн аврахын төлөө ирсэн тэр нэгэн юм аа гэдгээ илэрхийлсэн тэмдэг байна. Есүс яагаад усыг дарсан болох вэ гэхээр хэн нэг хүний хэрэгцээг хангахын тулд гэсэндээ биш. Тэр нэг гэрэлж байгаа хоёр хүнийг баярлуулах гэсэндээ биш. Есүсийн зорилго бол энэ тэмдэг болгож алдраа илэрхийлэхийн тулд. Бурханы хүү гэсэн, ертөнцийн аврагч гэсэн, месиа гэсэн алдраа илэрхийлэх тэмдэг болгон үнийг үлдэж. Тэг үнийг үлдснийхэн зорилгын дагуу бийсэн нь юу гэхээр шавнарын түнд итгэсэн юм аа гэж. Есүс шавнарыг итгэлтэй байхсаа гэсэндээ энэ гайхамшигыг үлдчихэ гэсэн. Есүсийн эдгэрэл чөлөөлтүүд олон үлдэж байгаа гайхамшиг нь бидний итгэлтэй байгаасаа гэсэндээ байна. Зарим хүмүүс андуурдаг гайхамшиг чухал юм шиг болдог. Гэтэ гайхамшигын түрүү юу чухал вэ гэхээр эзэнд итгэл чухал. Тэгэхээр нэг асуулт асуумаар гад. Шавнарын түнд итгээгүй байсан юм болов уу? Жохон итгэсэн байсан. Шавнарын итгэсэн байсан шүү дээ. Тийм үстэй тандах. Тэгэхээр Андрей гүгээд би юу гэж хэллээ? Бид месиа Христийг оллоо гэж хэлсэн байна. Тэгээд дараа нь Филипп хинлөө тийм үлээ. Бартимело гүгээд иш үзүүлэгчний хэлжсэн тэр нэгнийг Назарын Есүсийг оллоо гэж хэлсэн байна. Итгэл байсан юм гэхдээ эзэнд итгэх итгэл бол байн хүсэж байх ёстой зүйл. Байн яаж явах ёстой зүйл? Хүсэж явах ёстой зүйл. Тэд Есүсийг месиа байна гэдэгт итгэж байсан. Гэхдээ энэ үйл явдлаар дамжаад тэд өөр нэгэн Есүсийг олж харж байгаа. Өөр төвшөнд байгаа Есүсийг олж харж чадчих. Усыг дарсуулгаж чаддаг, гайхамшиг хоромхон мөчөд хийж чаддаг тэр Есүсийг олж харан тэдний итгэл маш томоор өсөж байгаа гэсэн. Гайхамшиг гэдэг зүйл бол бидний итгэлийг томруулж өгдөг тэр зүйл. Гэтэ бидний итгэлийг өгдөг зүйл бол биш. Гайхамшигаас итгэл нь чухал юм. Итгэлийн төлөө эзний гайхамшиг. Өөрөөр хэлбэл энэ дээр гайхамшигаас илүүгээр тэмдэг юм. Аврагч гэсэн тэмдэг болж илэрхийлэх гэсэн. Өнөөдөр ч гэсэн бидний амьдрал дээр их эзэн гайхамшиг үлдээсэн. Тэгэхээр гайхамшиг арсан хоёр төрлийн хүмүүс байна. Нэгдүгээрх нь Есүсийн үгийн дагуу үйлдсэн хүмүүс гайхамшиг арсан. Амен уу? Зөв үстэй. Хэн билээ энэ бол үйлчлэгч нар. Есүсийн үгийн дагуу явбал гайхамшиг харна. Хажууд хонтолихгүй юу? Есүсийн үгийн дагуу явбал гайхамшиг харна. Амен. Харин хоёрдугаарх нь Есүстэй хамт явбал гайхамшиг харна.
Есүстэй хамт явуулах гайхамшиг. Энэ хоёр дахь нь хэн бэ? Есүсийн шанаар. Есүстэй хамт явж байгаа үедээ тэд Есүс гайхамшиг болж харсан. Итгэл нь нэмэгдсэн юм байна. Тэр итгэлийн ахын тус юм нэ. Өнөөсөө юу харж ийнэ гэхээр бидний эзэн бол гайхамшиг үлддэг нэг юм аа. Бидний амьдрал дээр ч гэсэн тулгарч байгаа асуудлыг эзэн шийдвэрлэж чадах юм. Гэтэ бид охин уриалмаар байгаа. Иесусийн үгийн дагуу явцгаая. Бурхны үгийг унших, судлах, шамдах ажлыг хийцгээе. Ойлгосон ч, ойлгохгүй байсан ч аль болох үгийн дагуу явах гээд үзье. Үгийн дагуу явбал гайхамшиг харах бол. Амен. Хоёрдугаарх нь Есүстэй хамт явцгаая. Үргэлж Есүсээс зуурыг, Есүсээс найдыг, өглөө бүр эзэн Есүстэйгээ хамт алхахыг. Есүс Христтэй улам илүү ойртцгаая. Тэгээд бид Есүсний гайхамшиг харж бидний итгэл өссөөр явах бол. Тэгээд төгсгөлд нь би уриалмаар байгаа нь хэдүүлээ Бурхны дуудлагаар урагшилцгаая. Цайн мэдээд хараас дагалдаж бэлдэх гэдэг энэ хөө агуу зархимжийг мартахгүй байцгаая. Агуу зархимж багаар таны нүднээс холдоод байгаа бол буцаагаад барин авцгаая. Бид бол юуны төлөө оршиж байгаа юм бэ? Сайн мэдээд хараас дагалдаж бэлтгэхэд бол оршиж байгаа. Тийм учраас эзний ивэл дүүрэн байхыг эрүүж байна. Би төлөөлөн залбираад дуусгана.